За Голланд банк нь 30 жилийн түүхтэй. Тэгээд 10 жилийн өмнө буюу яг 2016 хавцаа бид нэр маш их олон төслүүдийг хийжсэн тухай үед. Тухай үед бид нэр яжсэн гэхээр 30 орчим том ийм төслүүдийг хийжсэн. Тэр том төслүүдийн нэг нь бол яг үхээр ERP системийг одоо нэвтрүүлэх гэдэг ийм төсөл байсан. Тэгээд энэ дээр бид нэр тодорхой хэмжээний шалгуур, одоо сонгон шалгуулт хийгээд одоо Veritech ERP системийг бол анхан нэвтрүүлжсэн. Тэгээд тухай үед бас сонголтууд байсан. За мэдээж Монголд одоо нэвтрүүлж байгаа одоо ERP гэдэг ч юм уу нэлийн хэдэн компаниуд байсан. За дээр нь яг нөгөө олон улсын системүүд бас байсан. Тэгээд бид нэр тухайн үед яг үхээр хамгийн сүүлд Монголд байгаа системүүдээс одоо Veritech маань үлдээд нөгөө талд олон улсын системүүд үлдсэн. За мэдээж үнийн хувьд, нэвтрүүлтийн хувьд, цаг хугацааны хувьд тэгээд маш олон харьцуулт хийж байгаа бид нар яасан гэхээр за ер нь Монгол компанитайгаа хамт явсан зүйл юм байна. Яагаад тэгэхээр Монголын банкны өөрийн маань бидний барьдагаас бодлогын нэг зүйл нь яг үхээр Монгол компаниудтайгаа буюу ойрын хамтрагч нартайгаа хамтран одоо хөгжих гэдэг агуулга биднэрт амар чухал байсан. За тэгэхээр энэ агуулгаар ч гэсэн бид нар бол Монголын одоо IT-ийн салбарын компани маш олон компаниудад ажиллаж ирсний дагуу энэ шийдвэрийг ерөөхдөө гаргасан. Тэгэхээр ер нь хамтарч хөгжиж гэсэн агуулгаар ер нь бол бид нар энэ шийдвэрийг гаргаж ирсэн гэж хэлж болно. Тэгэхээр бидний зүйл байсан л да. За тухайн үед боломжууд бол мэдээж ERP систем дээр янз янзын боломжуудтай. Зарим шийдлүүд магадгүй тухайн үед Veritech-ийн одоо оруулсан байгаа шийдлүүдээс илүү ийм модулууд өндөр байсан. Гэхдээ энэ дээр юу бодныг харсан гэхээр ирээдүйн хөгжил цаашаа явах юм бэ, алсын хараа юу байх юм бэ гэдгийг бид нар бас нэлийн одоо Veritech-ийн удирдлагуудаа бас нэлийн ярилцсан. За дээр нь манай төслийн баг ярилцсан. Банк хаашаа явах гэж байгаа. Энэ системийг хөгжүүлж байгаа энэ компани хаашаа явах юм, хүний нөөцийн ямар байх юм гэдэг маш олон шалгуурууд байдаг л да. Санхүүгийн үзүүлэлттэй, баг хамт олон гэдэг энэ олон зүйлийн дараа системийг бол сонгодог. Тэгэхээр бид нар яг энэ жишгийнхээ дагуу энэ систем дээр орсон. Тэрнээс тухайн үеийн одоо модуль гэдэг зүйл дээр илүү анхааралтай биш. Ирээдүйд юунд хүрэх боломжтой, хамтарч юу хийх боломжтой, бидний ирээдүйн одоо шаардлагыг биелүүлэх боломжтой юу гэдэг бол хамгийн гол шалгууруудын нэг хэсэг болов гэж бид нар бодож байгаа. Тэгэхээр ямар нэгэн ERP систем гэдэг ч юм уу ер нь ямар нэгэн системийг хийхин тулд тухайн байгууллага процесс рейнжнеринг ерөнхийдөө хийх хэрэгтэй болдог. Процесс рейнжнерингээ хийгээгүй байж ийж буюу яг бизнес цагууртаа тааруулсан процесстэй болоогүй байж ийж одоо ERP систем нэвтрүүлэхээр хоёр ажил болоод байдаг. За тэгэхээр бид нар яг тухайн үед бол яг энэ одоо алхам дээр ирсэн л дээ. За процесс рейнжнерингээ бүр бүгдийг дуустал хийж байгаа ERP системээ нэвтрүүлэх юм уу? Эсвэл одоо байгаа энэ процесс дээр хийх юм уу? Тэгэхээр тухайн үед яг бид нар тийм миксэд буюу холимог шийдлийг одоо санал болгосон. За мэдээж асуудалтай зүйлсүүд бол мэдээж байсан тухайн үед одоо нэвтрүүлтийн үед. Нөгөө талаасаа шууд одоо үр дүн гарах юм хэсгүүд ч байсан. Тэгэхээр бид нар юун дээр олж ирсэн гэхээр шууд ирэх үр дүн гаргах тодорхой 3-4 модулаа ихэж нэвтрүүлээд үргэлжлүүлээд дараагийн одоо жилүүдэд үлдсэн одоо 4 модулыг нэвтрүүлээд ингээд дараагийн модулаа ингээд нэвтрүүлээд явхад байгууллага нь тухайн үед хамгийн хурдан үр дүн гаргах энэ процесс буюу за магадгүй хамгийн ихний хэл одоо санхүү аж ахуйн хэлтс талаасаа гэдэг ч юм уу одоо санхүүгийн талаасаа гэдэг ч юм уу тий дотоод процесс талаасаа бичвэрийн талаасаа гэдэг энгийн байдаг энэ зүйлүүд рүү одоо нэвтрүүлж орж ирснээр тухайн шийдлүүд бол одоо ажилчдад илүү хялбар болж эхэлж байгаа. За мэдээж банкны онцлогоос хамаарат ийм өөр шийдлүүд бас байдаг. Өөр одоо тухайн өөр байгууллагад байдаг. Энэ дээр бол мэдээж бид нар хамтарч хөгжүүлэлтийг хийгээд явсан. Энэ бол яг үхээр ингээд банкны дотор одоо процесстэй холбоотой маш олон одоо оролцогч талууд байгаа. За банк бол одоо салбар нэгж байна, орон нутагт байгаа салбар нэгж байна. За нөгөө талаас худалдаа авалт гэдэг маш том хэсэгтэй байдаг. За санхүүгийн хэсэг гэж байдаг. Дотоод үйл ажиллагаа процесстэй хэсгүүд, нийт нөөцтэй холбоотой энэ хэсгүүд байдаг. Тэгэхээр энэ бүгдийн хамгийн цаад хэсэг бол яг хөө тайлан мэдээ гэж зүйл. Өөрөөр хэлбэл тайлан мэдээ дээр энэ дээр тулгуурлаж шийдвэр гаргалтууд явдаг, энэ дээр тулгуурлаж төлөвлөгөө явдаг. Энэ хэсэг бол хамгийн одоо бидний хувьд хамгийн ойр болсон хэсэг байна. Тэгэхээр Veritech ERP систем гэдэг маань яг үхээр нэгдүгээрт Монгол компани өөрөө хөгжүүлж байгаа гэдэг нь бол бидний хувьд бол онцлог гэж харж байгаа. За мэдээж энэ одоо Монголд байгаа шийдлээс илүү хөгжүүлсэн ийм шийдлүүд бас байгаа. Одоо ERP гэдэг түрүүнд дурдсан шиг тий өөрөөр хэлбэл open source энэ гэхдээ
дэлхийд маш олон жил хөгжсөн, маш олон хөгжүүлэгч байдаг болохоор олон төрлийн байгаа юм шүү дээ. Нөгөө талаас ямар нэгэн байгууллага, ямар нэгэн давуу тал, онцлог гаргая гэх юм бол тусгай юм шийдлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй бол. За ингэхэд энийг одоо хийж чадах баг хамт олон байх хэрэгтэй. За хоёрдугаар VTech ERP систем маань өөрөө ганц ERP систем гэхээс илүүтэйгээр том экосистемийг харсан юм болов уу гэж бид нар харж байгаа. Том экосистем гэдэг нь магадгүй манай харилцагч байгууллагууд тий, бусад байгууллагууд, магадгүй бүр цаашлал манай хэрэглэгч нар энэ системийг одоо ашиглах боломж. Ингэж ашигласнаар одоо тодорхой хэмжээний ийм экосистем бүрдээд энэ дээр нь давуу талууд гарах болгож байгаа. Энэ зүйлсийг бол VTech менежментийн баг бол бидний хувьд бол цаашаа харж байгаа гэсэн юм агуулга бид нар харсан. Тэр энэ суурийг бид нар бодоод за бидний зөвхөн VTech ERP системийг ашиглах нь нөгөө талаас яг үхээр тодорхой хэмжээний дараагийн одоо supply chain гэдэг ч юм уу тийм шийдлүүд рүү ороход хэрэгтэй байна гэдэг бол. За нөгөө талаасаа яг ERP систем гэдэг бол архитектур маш том юм. Байгууллагын хамгийн том систем гэж хэлж байна. За мэдээж банкны систем гэж байдаг. Тэрний дараах хамгийн том систем байдаг. Гэтэл ихэнх одоо том байгууллагуудад бол ERP бол хамгийн том систем байдаг. Энэ хамгийн том систем бол том архитектур дээр суурилсан бусад системүүдийг холбох боломж байна. Бусад тухайн байгууллагын тухайн секторын боломжтой онцлог системүүдийг холбох боломжуудыг гаргаж ирдэг. Энэ зүйл бол VTech-ийн одоо менежментийн баг, ялангуяа архитектур R&D барьж байгаа энэ багийнхан илүү холыг харах зорилготой яг энэ дээрээ суурилж шийдлүүдээ хийдэг гэнэ. Энэний нэг жишээ бол одоо жишээ нь ингээд low coding гэдэг байна тий. Өөрөөр хэлэх юм бол байгууллага маань өөрөө нөгөө талаас өөрсдөө хөгжүүлэлтээ хийгээд явах боломж. Өөрөөр хэлэх юм бол энэ хүний нөөцийн хувьд ч тийм дээр нь дахиад ойлгоцлын хувьд, цаг хугацааны хувьд ч гэсэн давуу талуудыг гаргаад ирж байгаа. Тэгэхээр ингээд хөгжүүлэлтийн хувьд архитектур ингээд суурин зүг тавигдаад өөр системүүд хөдөлгөх боломж нь гарч ирээд цаашлаад тодорхой хэмжээний технологийн шинэ боломжууд гарч ирэхэд тэр технологийн боломжуудыг одоо яг энэ ашиглаж байгаа байгууллагатаа нөлөөлөхгүйгээр ингээд үргэлжлүүлээд авч яваад бид нар тухайн агшинд шалгаад үзэхэд хамгийн сүүлийн технологиг энэ системд ашигласан байх нь бидний бол хамгийн гол чухал зүйл байгаа. Энэний төлөө бид нар 3-4 байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Үгүй байсан бол бид нар өөрсдийн хөгжүүлэлтээ хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ тал буюу энэ суурийг итгэлцлийг авч явж байгаа гэдэг бол тодорхой хэмжээний туршлагатай компани хийж чадах зүйлсийн нэг юм болов уу гэж бид нар харж байна. Тэгэхээр нэг өгүүлбэр гэдэг бол их сонь зүйл байх л та. Тэгээ 30 жил гэдэг бол яг Монголын одоо ер нь энэ сүүлийн одоо шинэ үед дотор бол их урт хугацаа. Тэ бид нар одоо арчилсан өмсгөлөөс хойш одоо хэдэн жил болж байгаа. Тэ 30 гаруй жил л болж байна тий. За сүүлийн үед 35-ийн одоо урт хугацаатай байгаа дараал 35 жил тэгш байгаа юм 35 жил яваа. За манай банк гэхэд өнгөрсөн жил 30 жил яваа тэмдэглээд VTech 30 жил яваа гэж. Тэгэхээр энэ урт хугацаанд тогтвортой байна гэдэг бол цаанаа маш том одоо үзүүлэлттэй. Монголд хэдэн ийм компани байгааг бас мэдэхгүй байна. Хэдэн тэр дундаа хэдэн IT-ийн сектор салбар буюу мэдээллийн техникийн салбартаа ийм 30 жил болсон компани байгааг мэдэхгүй байна. Их л цөөхөн компани байна. Тэгэхээр энэний цаана юу байгаа вэ гэхээр энэний цаана менежмент байна. Энэний цаана баг хамт олон байна. Энд итгэсэн харилцагчийн итгэл байна. Энэ бол бидний хамгийн гол зүйл. Өөрөөр хэлэх юм бол бие биендээ хэрэгэлцсэн итгэжиж хамтын ажиллагаа хамт урт явдаг. Бие биендээ буюу бүгд оролцогч талууд тэндээс тодорхой хэмжээний давуу талуудыг хүртэж идэг. Энэ давуу талууд хүртсэн боломж нь байгаа болохоор 30 жилийн түүх явж байгаа. Тэрнээс мөнгө нэг талаас орж ирээд тэгэл явдаг гэдэг зүйл бол одоо өрөөсөө зүйл. Тодорхой хэмжээний мэдээ зардал гарна, мөнгө орно, тал талын хилцээр хийн, тодорхой хэмжээний одоо зөрөлдөөн гарна. Энэ бүгдийн цаана бол яг үхээр менежмент, итгэлцэл, хамтын ажиллагаа ийм зүйлсүүд байдаг. Тэгэхээр энийг бол бид нар хамгийн үнцэнтэй зүйл гэж боддог. Банкнд ч гэсэн хамгийн гол зүйл яг үхээр итгэл байдаг. Бидний харилцагч юм. Үүнтэй адилхан бид нар харилцагчтай ч гэсэн хамгийн гол одоо шалгуур тавьдаг зүйл бидний итгэлийг даах. Нөгөө талаас бид нар ч гэсэн дүнгийн байгууллагаа итгэлийг даах гэдэг бол бидний хамгийн чухал зүйл. Интерактив компани жил 30 жил болж байгаа. Тэгээд дараа банк хамт болон төслийн баг за тэгээд ажиллаж байгаа харилцагчдад ерөнхий баярын мэдчилгээ төвшүүлээд өгнө. За тэгэхээр Монгол улс нэг зүйл хөгжиж байгаа орн гэх тээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан л бид нар компаниуд Монгол улсад байгаа том компаниуд ялангуяа мэдээллийн технологийн салбарт байгаа энэ компаниуд энэ том хөгжлийг аль болох урагшлуулахын төлөө ажилладаг юм сектор байдаг. Одоо салбар. Тэгэхээр мэдээллийн технологи гэдэг бол энэ улс орны хөгжлийн хамгийн гол тулгуур зүйл байгаа бол тэр одоо тулгуур зүйл дотор байгаа гол одоо чирж байгаа гол туршлагатай байгаа дээр нь бусадтай туршлага хаваалцж явж байгаа
энэ компаниуд дээр тодорхой хэмжээний өөрийнх нь одоо хариуцах ёстой үүрэг даалгавраас гадна яг энэ салбараа авч явах, нийгмээ авч явах гэдэг ингээд нэмэлт тийм даалгаврууд байдаг л дээ. Тэгэхээр энэ нэмэлт даалгавруудыг одоо амжилттай биелүүлээд явж байгаа хамт олонд бол би бас бидний хувьд бол талархалтай зүгээс нь. Тэгэхээр голомт банкны зүгээс болон дээр нь яг энэ мэдээллийн технологийн салбарын одоо мэрэгчлэлтний зүгээс Interactive компани 30 жилийн огоо тэмдэглэж байгаа нийт хамт олон тий өмнө ажиллаж исэн, одоо ажиллаж байгаа, дээр нь шин залуучууд гээд ирээдүйд ажиллах энэ залуучуудад яг хөө ихтгэл урам зориг бүх зүйл та бүхэн юун дээр авч явах вэхээр ганц компани гэдэг агуулга биш 30 жил түүх болсон одоо энэ мэдээллийн технологийн салбарын компани бол яг вэхээр мэдээллийн технологийн салбарын түүх нь бас тодор бичигдэх энэ зүйлс хариуцлага давуу тал боломж бас нөгөө талаасаа байдаг. Тэгэхээр энэ бүгдийгээ та бүхэн цааш тажигсан итгэл үнэмшил дүүрэн авч явж дээр нь бусад компаниудтай хамтран ажиллагчтай өөрсдийн мэдж байгаа, чадж байгаа, туршлагатай бүх зүйлээ шийдэлж хамтдаа хөгжихийн төлөө одоо явна гэдэгт итгэлтэй. Ингээд та бүхэнд 30 жилийн огоо маш сайхан, дэлгэр сайхан тэмдэглээрэй гэж үсэе. Та бүхэнд аж аргал сайн сайхныг хүсье.